Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 8-24-р тушаалаар давзаалгачны шүүхийн шүүгч анхан болон давзаалгачны шүүхийн ерөнхий шүүгчийн суул оронтой сонгон шалгаруулалт зарласны дагуу сонгон шалгаруулалт явуулж Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар давзаалгачны шүүхийн 11 шүүгч анхан болон давзаалгачны шүүхийн 61 ерөнхий шүүгчийг тус томилсон. Эдгээр шүүгчдээс иргэний иргэн давзаалгачны 10 дугаар шүүхийн шүүгч, эрүүг иргэн давзаалгачны 10 дугаар шүүхийн шүүгч, цагиргааны иргэн давзаалгачны шүүгч, анхаачны ерөнхий шүүгчийн албан тушаал шинээр ломтгцсон 20 шүүгчид Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёс занлын ажиллагаа өчигдөр боллоо. Улсын хурал дахь шударгаас эвслийн бүлэг хуралдаж энэ 7 хоногийн улсын хурлын чуулганы хуралдаанаар хилцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэжээ. Тодорхойлбол бүлгийн хуралдаанаар ашигтмалтын тухай хууль, улсын хурлын гишүүн Уянга Тэрвэш Давг нарын тойрогтой ажилласан мэдээлэл, 2010-аас 13 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг хэлэлцэх, Монголын тухай хууль өргөн марк гэж байгаатай холбогдуулан мэдээлэл сонсжээ. Мөн ашигтмалтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Улсын хурлын гишүүн үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Батулга өөрийн хүсэлтээр засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгснэг эх 5 гарагийн 14 цагт хурлах байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хилцэхээр болжээ. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Барс 2 худалдааны төвийн цайны газарт өнгөрсөн бям гарагт гал гарсан. Галын улмаас худалдааны төвийн урд хэсэгт байрлах 30-ыг харьцах нь 10 метрийн хэмжээтэй сэндвич өргөтгөлийн цайны газрын хоол бэлтгэх дөрвөн өрөө дээвэр хан тааз дотрын тогшил зэрэгэлдэх павильоны дээвэр шатсан байнамаа. Баянгол дүүргийн цагдаагийн хэлст галын хохирлын хэмжээг тогтоогоор шалгаж гисэн бөгөөд галын шинжээчил гал гарсан шалтгааныг тогтоогоор ажиллаж байна. Улаанбаатар дулааны сүлжээ компаниас зуны урсгал болон их цэцрийн ажилтай холбоотойгоор халуун ус таслах хуурийг гаргажээ. Энэ ажил 5 дугаар сарын 15-наас ирэх 8 дугаар сарын 25-ны хооронд болох юм байна. Эрүүл мэндийн сайд удвал тушаал гаргаж гэмтэл судлалын үндэсний төвийн дараагаар хүний гавьяа дэмж мэд сайхныг томилсон байна. Драмын урлагийн шилдэгүүдийг тодруулах Гэгэн Мууза 11 олон улсын наадмын 2 дугаар шатны шалгаруулалт өчигдөр эхэллээ.